Тэр багнаар явсан аяллаа танилцуулахаар шийдлээ. Энэ бүр айл цагаан сараар багнуур явж үзье гэд бид хоёр шийдээд багнуур явсан. Тэгээ тэрийг эдитлээгүй өнөөдөр л нэг эдитлж байна. Машин дотроо бид хоёр хоол ундаа бэлдэж хийж идээд ор засаад тэгээд энэ сайхан Монголынхаа уудам талаар давхиж байгаад ирсэн. Манай хүү бүр айгуу дуртай байсан. Тэгээ явсаар агаад багнуур ч юм бас овоо хоол юм билээ. Тэгээд явсаар агаад энэ багнуур хот гэдэг энэ гоё самбар дээрээ галтай самбарыг олж хараад үнэхээр гайхсан яасан гоё юм шар маргуутай самбар үйд юм би. Тэгээ хүү мань хүртэл маш сэтгэл өндөр байсан. Энэ багнуур руу яг багнуург хот гэдэг бичгнийхаа цаашаага бас нэлээд явдгийм байлээ би. Одоо ингээд багнуур гараад ирэх юм баг гэсэн чинь яваад байсан. Тэгээ хүмүүс ямар сэтгэлтэй байсан би санахгүй байна. Би болохоор тэгэл сэтгэлээ бас санахгүй байна. Өөртөөс нэг иймэрхүү юм болсон. Юу ярихаас энэ одоо юу ярих вэ? Тэгээ би багнуурыг одоо яг ямар газар гэдэг юм болоо? Яг хот гэд нэг сүртэй нэрлэлсэн байх яг хот байж чадах болов уу гэж явж очсон. Тэгээд гэсэн чи хөө мань өмдөндөө баагаад бид хоёрын төмпөн дотроос сүүгээс ус аваад болсон. Тэгээд замдаа юм хоёр нохотой тааралцсан. Энэ хоёр нохоо нэг тэр авчарк нөхөр юм бэлээ. Тэгээд тэр наадлынх нь харна ихнэр нь хоёр зугаалаа. Энэ хавар болж байгаа болохоор амтангууд нь хоёроо яваад сэтгэл их имзэглүүлж илээ. Нэрхтээ нохоо нэмэгтэйгээ шоглоод ингэж хоргоосоор агаад хөвгөлтэй болгоод нөгөө эмэгтэй гэсэн чи эргүүлээд нэг хөвгөлтэй болцсон чинь нөгөө эрэгтэйгээ бүр их эрэгтэйгээр тоглоод амар хөөрхөн хоёр исэн. Тэг ингэж хоргоож байгаа байхгүй бүр зүгээр байж хат. Тэг энэ ийм сонин юм байсан би нэг хөшөө гэж бодсон юм биш үү? Тэгээд хөрнөөд тааралцсан. Хөрнөөд рүү хараад нэг малитл инээжсэн чи араас нь малчин гараад ирсэн сте чимэр тэгэхээр зүхтаад явсан юм яана. За багнуур нь холоос ингэж харагдсан бэл. Би орой битэр оройтсан болохоор нэг хотын бичлэг хийгээгүй. Одоо байж байгаа хотын бичлэг гарна. Энд нэг малчин айл тааралцсан. Тэр юм хаягдсан орон сууцнууд олж харсан. Тэгээд за энийг л очиж сонирхъя гэх. Тэгэхээр мапн дээрээс харсан байхгүй. Одоо ямар янз юм яагаад ингэж байгаад юм болоо гэж очиж харъя гэдэг. Тэгээ мапн дээрээс харж агаад баяртай хүч чинь жоохон бахтай ерөө залуу бахтай хэдэн жил юм ирсэн бол би айх байсан. Одоо бүр нас тогтоод ерөөс хэр орон юмнаас айхаад болчихсон. Тэгэхээр ингэ цонх мох юуч байхгүй. Би дотроос та баас шээстэй бөө нөгөө Монголын бас нэг юм Монголын гэсэн Монгол шээ Улаанбаатарын бас нэг юм байшин руу ороход баахан монгоны самуу хайцсан сах архины шилмэл баас байсан. Тэгсэн чинь энийг бас тийм байгаа гэж бодоод бид хоёр орсон. Тэгээд Багнуур хотынхон энэ байшингуудаа зүгээр ингээ хаяагүй яг нэг угсармал юм билээ. Угсармалын нэгээр нь аваад нүүлээд илээ өөр газар юм хийж байгаа юм шиг билээ. Хүмүүс мөлхөөд нүний өөр гэдэгтэй босгоод авч яваад тэгээ дотор нь холхоод зөндөө хөвгөлдсөн маш нэт зугаатай байсан. Яг энэ орон сууц гэх хүмүүсийн хошуураад идэг юм ингээ хаягдсан байгаа ах юм уу. Давхраар нь айлаар нь ороод яваад хараа хөвгөлтэй. Хүмүүсийн хошуурдаг юм ингээ хаягдсан байгааг харахаар надад дандаа байнга л эш нөгөө нэг орон сууц чинь хаягдсан байж штэ гэж бодогдгий. Тийм тэгээд айгүй муха баас шээстэй утсан чинь цэвэрхэн байсан. Ерөөс архины нэг ч архины шил байхгүйсэн юм шиг. Хүмүүс ерөөс очтгүй юм шиг үлээ. Тэгээ орон сууцнаас ингээд цонхоор цугангууд тийм ямарч ивчгүй юм басан тал бахаар. Айгүй сонирхолтой хүмүүст ч бас маш сонирхолтой санагдах байх гэж. Хүмүүс чулуу шийдэх дуртай болохоор чулуу шийдэлсэн. Цаашаа унцгүйтэй гээл зүрхэн хатгуулж өгдөд байсан шүү. Тэгээ ийм сонин дээр үе юм бүр хэдэн мянган жил болсон юм саваар болохоор би бас
түүхэн дурсгал зүйл байна гэж бичлэг гэж авсан. Хүмүүс чулуугаа шийдсээр л миний зүрх цаашаа унчих үедээ гэдэл өгцөөр. Тэгээ ашгүй бууж нэг машин лугаа гүйж ороод буцаад нөгөө нэг малчаа айлын гаднаас эдний хорныхгүй харагдсан өшөө сайн бичлэг хийж авъя гэж бодоод өшөө сайн бичлэг хийж авч байгаа юм. Энэ байшин яг юунд зориулагдсан мэдэхгүй. Бичлээс айл зүүчилж авч байгаад малтдаг юм газар болгосон бил. Энэ өвөө миний сэтгэлийг бол маш их сэргээсэн. Өвөөг араас нь би хараад тайван нуурын дээр гараа хиччихсэн цайхан алхаж байгаа нэг сайхан харагдсан. Рашант гэдэг газартай билээ. Бас юм сүмтэй морморны сүм билүү дээ. Тийм сүм бол бас юу гэж дутах уу гэсэн шиг бариад авсан л лээ. За одоо нэг өөж ихэнх хот маань харагдаж байна. Яг хот шиг санагдсан. Яг нэг өөр нутагт нэг өөр газар ирсэн гэдгээ л мэдэрч чадсан. Тэнд нэг юм сонин юм билээ тэр. Галтуулын бахтаа гэд би дүүгээс асуусан чинь галтуул биш ээ. Нүүрснээ уурхаа гэсэн. Нүүрсний юм гой нуур билээ. Бас тэр нуур дээр маш их цаг өнгөрөөсөн. За тэгээ буцаа хот руу явсан да. Тэр нүүрснээ уурхаа барьцсан. Тэгээд байгаль мохоо болж байгааг харах бол зүрхэнд бас айгүй онцгүй нөлөөлж байсан. Тэгээ чонжин болдгийн хажуугаар өнгөрч явсан да. Тэр хөшөө холоос их гоё харагдаж байлаа шүү. Маш сайхан хөшөө барьсан бэл. Тэгээ буцаад тэгээд налаах руу ороод налаахаас цаашаа явдаг. Налаахын тэрэлжин тэндэд байсан оруулчлаа. Өглөө тас ирж байгаа. Манай уу халтаачихсан. Тэр л аагаасаа энэ факио гаргасан хөшөөсөн. Тэгээд хоннотод таарлал хон харахаараа битэр дуудуулаад хонд зорилж дуудуулж өгөөл. Ямаанууд гоё ивэртэй юм сайхан ямаануудыг манай хүүхэр харах аягүй дуртай. Тэгээд хөвтэй чилрээ эрхлээл. Тэгжээс нэг хад ухаар нь тэрэн дээр очие гэсэн манай хүү бас л чулуугаа шийдсэн. Тэрэлжин тэр бол байгаль нь үнэхээр гоё бүр гайхамшигтай гоё юм билээ. Тэгээд нөгөө муухай хот руугаа буцаасан. Яг энэ үед бол сэтгэл санаа үнэхээр амар дундуур байсан. Би ерөөсө үнэхээр хот руу буцаж очих хүсэлгүй байдаг гэдгээ бол мэдэрдэг. Тэгээд энийг бас эдитэлж явахдаа энэ хэсгээ үзснээр стресстэй байгаа мэдэрсэн. Тий ёо. Ийм түүхтэй ямар ч гоё зүйлгүй ядаргаатай юм хот гэдэг газар байдаг. Тэгээд дэлгүүрийн гоё л доо. Дэлгүүр нь гоё. Дэлгүүрээс хэрэгтэй юм хүмүүс авчдаг. Хэрэг сайхан юм да. Тэгээд хүмүүсийн хөдөлмөрлөө зөндөө олон хүмүүс мэлж хөдөлмөрлөөд ингээд босгон байгуулалт хийж байгаад нь бас баяртайгаа. За ингээд дуслаа та.